Ямар ч амжилттай хөрсөө тодбарын гүр тараа. Энэ зүгээр ингээд бэлэн пуужаа худалдаж аваад бэлэн түш аваад хийсэн юм ерөөсөө биш. Миний пуужин болохоор английн хатуу түштэй пуужин. Чихрээ залхтай болохоор яг юм дэлбэрж одоо энэчнээс юм урагшаа тийлт гаргаад энийг ингээд сугалаж гаргаж авдаг. Намайг болохоор ганц зэргийн шингэн өнгөдөг. Кингсгейт сургуулийн 7 банк. Би болохоор 3-4 дугаар ангиас ингээд ер нь шинжлэх ухаан сонирхоод юм судлаа. Цэнүүт зандаадлагдаад ингээд жижиг сажиг юм судлаад хийдэг байсан. Тэгээд тэрнийхэн болохоор би пуужин том юм хий гэж одоо пуужин хийхээр байсан. Пуужин ер нь бол амар сонирхолтой санагдсан надад. Энэ aerospace инженерийн хөтөлбөрийн намрын хөтөлбөрөөр сурсан яг энэ намрын хөтөлбөртөө сандрын багшийн зааварчилгаанд ор пуужингаа амжилттай хийж дуусгасан. Миний пуужин болохоор английн хатуу түштэй пуужин. Ер нь өндрийн хувьд болохоор 10 хэрцгий харьцаатай 3 финтэй. Би материал болохоор яг урдаас захиалаад авдаг. Монголоос ер нь их олдохгүй. Материал нь бол хоёр ер нь бол үндсэн юмас болж байгаа. Нэг нь fiberglass, нөгөөт нь carbon fiber. Энэ хоёр материалыг ер нь эпоксигийн материалаар бэхжүүлээд тэгээд энэ бол биеийн хэсэг тэгээд фин гээд энэ сэрвэ гэдэг хэсгийг хийж авсан. Тэгээд хөдөлгүүр маань болохоор яг энэ дизайн болохоор өөрөө гаргаад энэ удаа ингээд 3D зураад тэгээд тэрийг нөгөө урагшаа хятад явуулаад тэр хятадын инженерингийн хүмүүс энийг яг ингээд зураад хийсэн гэсэн үг. Энэ дотор одоо ингээд шатаад энэчнээс нь артлаас тэрл гарна. Тэрл гараад энэ ноосл гэж юм ашиглаад тэрл гарна. Намрын хөтөлбөрийн яар болохоор би яг ахаад энэний өмнөх арай ахаад динамик гэдэг яг энэтэй адилхан пуужин гэсэн. Данс тэр нь болохоор яг өндрөөтэй өгөх чадсан ч шүхрээ задлж чадаагүй амжилтгүй фейлдэд буусан. Гэхдээ дараагийн хөтөлбөр дээр нь болохоор яг тэрийг алдаануудыг сайжруулад энэ алдаагаа ахиж татахгүй тул бүр баттаа болоод тэгээд энэ маш амжилттайгаар буулгаж ирсэн. Надаас жоох хөлт байхгүй. Би энэ хамгийн залуу. Доошоо үзүүлэх импульс нь болохоор 469 импульс. Харин хамгийн өндөр тэгдэх юм бол эхний өргөлтөнд өөрөө ер нь бол 1000 давсан гэж үзэж байгаа. Сүүл төрөгсөн амжилттай өргөсөн дээр нь болохоор өндөрт гарч чадаагүй нэг 700 орчим метр төрж чадсан. За ямар ч амжилттай хөрсөө. Шүрээ буулгах системд нь болохоор энэ quantum timer гэдэг энэ энийг ашиглаад энэ болохоор ингээд өөрийнх нь агарын даралтын зүрэг мэдрээд тэр даралтын зүрэгээрээ тоцолоод дээр аюул баг доор аюул их даралтай тэгэхгүй. Тэгээд дээшээгээ яаж яагаад гинт доошо буучвал хамгийн дээд тэрээр унж байгаа мэн гэдгийг мэдрээд тэгээд шүхрээ залдаг гэсэн үг. Шүхрээ залдахтай болохоор яг юм дэлбэрж одоо энэчнээс юм урагшаа тийлт гаргаад энийг ингээд сугалаж гаргаж авдаг доошоо. За хамгийн гол нь ингээд өндөр дээр очиод өндрөө мэдээ шүхрээ задалдаг энэ электроник ингээд бүх юмнуудыг ийм 7 дугарын гүгт хийж. Ирээдүйд би яг мехатроник инженер болно гэж бодож байгаа. Инженерийг болохоор надад амар сонирхолтой санагддаг, мэдхгүй зүйлээ мэдээд тэгээд амар сонирхолтой байдаг. Яг жоохон болохоор жоохон заримдаа нэг онол зонол үзгээд бол жоохон мэдхгүй зүйл гардаг. Гэтэ яг тэрийг багш зааж өгөөд тэгээд тэрийг нөхөөд явцдаг. Ингээ жоохон байхдаа ер нь бол пуужин хийн гэж бодож байгаагүй зүгээр сансрын хэсэгч болно гэж боддог гэсэн. Гэтэ яг хуу сансрын нэгс ингээд сансар амар судлаад тэгэнгүүт яг пуужингийн яг сансар төөрөөд гарч байгаа иймэрхүү пуужин Starship map-ийг хараад ер нь бол надаа би бас пуужин нэг жижигхэн чултгаа пуужин хийгээд ер нь бол бодлсон. Энэ пуужингийнхын гадуур бас нэг хийсэн болохоор яг ийм цахилгаан дугуй гэдэг одоо цахилгаан дугуй гэдэг дугуун дээрээ мотор энүүдтэйгээ над батарей энтертэйгээ холбоод энэ мехатроник инженеринг гэдэг манай хөтөлбөрийн бас нэг сургалт байсан. Тэн дээр бас суусан. Тэгээд төгсөж чадсан. Би болохоор жоохон намхан болохоор тэгээд жоохон суулын хал дээрээс байгаа бас жоохон зарим хүндэл гарах бах. Яг жоохон надаас жоохон том дуг байсан л та. Гэтэ яг болно хал. Том болж байгаа л. Миний өөрийн хугацаанд зорж байгаа нь болохоор яг 3 км төхөөр чадах пуужин хийх.